7 хоногийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун, хөтлөгч Цэцэг, найруулагч Борхуугийн Чинбат нар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хамтран хүргэх гэж байна. Өглөөний мэнд сайхан амарсан уу Аргунаа? Өглөөний мэнд Цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн Юна BBQ найзууд хамт олон гэр бүлэрээ магшаарч идэнгээ инээд аз жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээрэй гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. За Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 2-ны өдрөө. За онгороо 153 дахь өдөр өнөөдөр болж байна. Он тусахад 212 өдөр үлдсэн байна шүү. За өршлүүлээ цаг агарын мэдээлэлтэй танилцдаг хэдүүлээ. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 4 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 16 шөнөдөө 5 градусын дулаан онох юм байна. Харин маргааш буюу мигмар гарагт өдөртөө 22 шөнөдөө 8 градусын дулаан бол лав гарагт өдөртөө 20 шөнөдөө 5 градусын дулаан, харин пүрэв гарагт өдөртөө 19 шөнөдөө 6 градусын дулаан бол эрх баасан гарагт өдөртөө 23 градусын дулаан байх нэ. За өнөөдөр 6 сарын 2-ны өдөр. За өчигдөр 6 сарын 1 байсан тийм. 6 сарын 1 бол монголчуудын хувьд их том баяр, хүүхдийн баяр жилж болно. Манай Цэцэг яаж баярлав? Өчигдөрөөс 2 хүүхдэд дагуулад явсан. Манай томж одоо нэг хүүхдийн баярт ач холбогдол өгөөлж болчих юу? Тэгээ болчих. Тэгээд манай дунд л ерөөс өглөөлсэн. За 6 сарын 1-нд яахан 6 сарын 1. Тэгээд төгүүлж байгаа л хүүхдүүд маань ер нь их хүлээлттэй байгаа юм байна да гэж бодоод. Тэгээ ер нь талбай юм уу парк орё гэж бас их гуйсан. Тэгээ парк орохоос олон хүний газраас жоохон зайлсхийгээд бид нар хүнөм бол орсон. Хүнөм бол ороод тэгээд олон хүний хүлэнд байжгаад зүгээр л ингээ хараа ядарч тэгээд хоолнд ороод тэгээд бидэд хотел өнгөрөөсөн л дөө. Цэцэг их ач холбогдол өгөх шиг байсан те. Яаж? Коммент юу хийсэн шүү дээ. Пост хийсэн шүү дээ. Групп дотор. Янгийн бүгд ядам хурандаа зүгөөг бол та баярлах хэрэгтэй ч. Би гэтээ зүүзье. Гэтээ манай нөхөр намайг баярлуулсан л да. Ингэсэн яг нөгөө өмнөх жилүүдэд би ингээд нэг тийм одоо юу гэдэм бэ? Байр суурь тавьж өгмөөргүй байсан бохгүй юу? Байр суурь гэдэг хүүхдийн байр суурь. Би ээжийн хувьд хүүхдэн штэ. Тэгээ би ээжээсээ бэлэг авмаар идэгсэн бохгүй юу? За. Тэгээд үгүй яг би өөрөө ч гэсэндээ том болчоод ингээ хүүхдүүд маань том болчоо ацлеттэй болсон гэсэндээ би өөрийнхөө хүүхдийг алгасгүй миний хүүхэд гэж бэлэг өгнө гэж боддог байхгүй. Тэр чинь хүүхдийн баяр юм чи миний ээжүүд баяр юм чи тэгж би бодоод ээжээсээ бэлэг нэхэд идэг байсан. Гэтэ ээж биднэрт угаасаа бэлэг өгтгөлдөө жил бол. Би буруу санаг бол хоёулаа хүүхдийн баяраар танилцлуу ялаа. Тэгсэн штэ. Хүүхдийн баяр мөн те. Хүүхдийн баяр яг өмнөхөө. Би тэр нөгөө сайн үсэн аян хийх гэж явж агаад би нөгөө баахан бэлэг аваа. Тэгээ тэр бэлгийг яаж гэрлүүгээ аваачихаа мэдгүй. Тэгсэн чи Аргуу маань ирээд надад тусалж ийсэн. Тий. Бас яг юм халзан толгойтой залуу ирсэн. Халзан байсан уу? Халзан байсан. За би жил болгон яг тэгэл ингээл их хөстэй болохоор ерөөс нэг яг талддаг юм бүр ингээ халууцаад болдгоо юм. Тэгээд халзалцдаг. За тэгээд Цэцэг маань ийм хүүхдүүд бэлэг өгөх тийм аян явуулж ирсэн санаж. Тэр чинь бүр хаасан 2010 хэдэн он байсан байна. 18 он байсан юм болов? 18 он байсан санаж энэ. Тий. Бас их тийм нэг нэгт ямар мундаг өсгөө гэж тухайд бодож ирсэн юм байна. Хожимо ингээ хамтрагч болчихно гэж яаж мэдгүй. Зөвхөн тэр утгаараа хүүхдийн баяр их онцгой юм байна гэж бодлоо. Ер нь жил болгон л их ач холбогдол өгдөг. Би одоо Цэцэг чи хүүхдүүд Цэцэг бэлэг өгөөж явдаг гэсэн өөрөө бэлэг авах гэдэг. Хараад л яж дээ. Нөгөө хүүхдийн баяр надад баг байхад л амар онцгой байдаг байсан байхгүй юу? Яагаад нөгөө онцгой болсон бэ гэдгийгсэн чинь энэ нөгөө учир шалтгаантай. Би баг байхдаа нөгөө нэг судасны өрөөсөл гэдэг өвчнөр өгдөөд одоо манайхан бол цусны өвчин гэж нэрлэдэг юм байлээ л. Тэгээд биеэр юм туураад идэг. За. Тэгээд тэр өвчин чинь болохоор ингэдэг байхгүй юу? Дархлаа сулрахаар гараад ирдэг. Тэгээ ингээд бүтэн биеэр гарах юм бол ер нь ингээд амар аюултай. Минийх болохоор ингээд гидснээс доошоо тэр чигээрээ гарсан байсан байхгүй биеэр туурсан. Тэгээ би эмнэлэг твтж яагаад эмнэлгээс гарангууд намайг ерөөсөө хөдөлгөөн хийж болохгүй хэвтрэн дэглэм сахин тэгээд ерөөсөө хоолн зүгээр усанд часан гурил иддэг тийм дэглэмтээс байхгүй. Тэгээд яг тэр үеийн 6 сарын 1-нд давхцаад надад ингээ ээжийн ажлаас бэлэг өгсөн чи би бэлгээ идэж чадахгүй тэр чи хүүхэд байгаа штэ. Тэгээ ингээ ээж бүтээрээ дагуулад гадуур хоолнд орсон чи манай дүү хажуу талд ингээ амар гоё хоол авч идээд би зүгээр ингээ нэг юм будаанд далайн бицанд оросон будаа идэж сууж исэн байхгүй юу. Тэгээ тэр үед би ингээ яг ингээ уйлмар санагдадсан нөө жоох хөвгдсөн болохоор яа гэхээр хүүхэд алган баярлал амар гоё юм байна да гэж бодоод. Тэгээд тэрнээс хойш за ер нь баярлахгүй үлдчих болдог хүүхдүүд байд юм байна. Тэр хүүхдүүдийг баярлуулъя гэж боддог болсон.
Аа. Би буруу ойлгоогүй бол энэ нөгөө судасны өвчин гэсэн үү? Судасны өрөвсөл гэдэг юм Өрөвсөл адвал бас скелетон юм байна шүү дээ. Хоёулж адилхан өвчтэй юм. Дархлаа унахаар л гараад ирдэг айгүй өвчтэй юм чинь. Өглөөр ингээд туурчдаг юм лээ шүү дээ. Яа. Тэгээ минийх би бүр мэдхгүй явсаар магаад гид сүртлээ туруулсан байсан шүү дээ. Яа тэгээд үе мүйлгөө орчдөг шүү дээ. Тий, тэгээд бүр амар аюултай гэж хөдөлж чадах байлцдаг шүү дээ. Тэр нөгөө төгсөлтийн шалгалт болохгоо тэгээ би ангиа төгсгөөдсөн учраас шалгалтанд амар бэлдээсэн бохгүй юу. Тэгээл ингээд галтгооныхоо өрөөнд зүгээр ингээд гуц твсжээл тэгээл хичээлдээ бэлдээл тэгээд ингээд бас нэг хэдэн цаг унтжингуудаа дахиж бос хичээлээ бэлдээл гэдгсэн чинь нэгдүгээр таарч марсан хоёрдугаар тэгээд нөгөө удаан цагаар хичээлээ гэдсэн болохоор амар ятарсан юм шиг үлээ. Тэгээл гараад ирсэн баг. За бас нэлийн бас сонирхолтой түүхөө хаалцлаа те. Монголч ер нь хүүхдийн баяр яаж тэмдэглэсэн тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо. Хүүхдийн баяр зориулаад Монгол хүүхдүүд 2025 гаруй хэмжээ төв талбайд болсон юм билээ. За энэ манай найруулагч одоо зургийг өгч байна. Ингэж бас өргөн дэлгээр сонирхолтой тэмдэглэдэг болсон билээ шүү дээ те. За шидэд мөрөөдөл болон Дисний үлгэрийн баатрууд бүхий 150 бүрэлдэхүүнтэй парад болсон юм билээ. Үндэсний өв соёл, шинжлэх ухаан танин мэдэх үе, эрүүл мэнд, их хүүхдийн эрх, боловсрол, хотын соёл гэх мэт ийм 6 бүлэг 60 асар бүхий хотгоныг төлөвлөлтөөр зохион байгуулад үйл ажиллагаа явуулсан юм билээ. Надад хамгийн тэр онцгой байсан нь нөгөө Аратан Божонон 2 гарч ирсэн байсан шүү дээ тий. За одоо энэ харж тэр гоё байсан шүү надаа. Тэр эмхтэй нь ямар үзэсгэлэнтэй юм бэ? Бүр яг үлгэрийн баатар амьлаад ирсэн юм шиг надад санагдсан. Үнэхээр гоёсан. Чи энийг үзсэн үгүй? Зүгээр зургийг л үзсэн юм да. Тэгээ би өчигдөр болохоор 5 сарын 31-нд манай ээжийн төрс өдөр 28-нд болдог болохоор бид нар ер нь ингээд нөгөө ээжийн төрс өдөр тэгээ хүүхдийн баярыг бөөндөө ингээд хоол идчихдэг байхгүй юу. Тэгээ 6 сарын 1-нд нугасаа газрууд болтохгүй гэж одоо 5 сарын 31-нд бид нар тэмдэглэсэн. 31-нд нөгөө жоохон хүүхдүүддээ өөртөөхөө нэг 2 жоохон дүү яагаад байгаа шүү дээ. Манай дүүгийн хүүхдүүд тэр хоёртой бэлэг өгсөн. Өчигдөр болохоор нөхрийнхөө дүүнэрт бэлэг өгсөн. Тэгээд лагер дээр хадамаавж авжир дээр очсон. Тэгээл төгсдөгөө гоё ийш тийшээ замд яваал хоол идэл тэгээл тэмдэглэсэн. За зинмэн юм тий амар хүүтэн байсан гэсэн. Ер нь нэг тийм сэрэг юм. Ер нь дулаахан бол байгаагүй тий. Жон хүүтэн байсан. Тэгээ бороо орж мороод сүүл рүү гойлцсон тий. Оройхон тийш хотод бороо орсон юм шиг байлаа шүү дээ. Надад бол гоё лсэн л. Чи сэрэхэн дуртай тий. Би юм халуун хүүхдийн баяр надад нэг тийм цаанаасаа тийм муухай дурсан ч үлдээсэн бил эргээ бодсон. Хэдэн настай байсан бэ би санахгүй байна. Нэг 10 та байсан бэл яасан бэл. Ингээ гарсан чинь тэр чинь нэг халуун дээрээс нэг юм холиод идсэн. Гарцсан чи гиз гүйлгээд. Тэгээ тэр чи буцаж ирж буцна гэж юм байхгүй шүү дээ. Паркт очиод бийцэн гэж бол байхгүй шүү дээ. Орлоо тэр өмдөндөө аваа. За би одоо ярьлаа гэж чи би ганцаараа ярьж чадахгүй. Тэгээ манай нэгч түүнэр намайг амар зэрдэг. Авцсан сур харвцсан үнийг давуулаа. Би чамаасаа бид нар чамаас олж бууцсан байна. Гүнээр буцмааргүй байсан байна гэх юм. Ариг ёо хүмүүст муухай харуулаад ерөөсө их тийм муухай дурсан ч үлдээсэн юм байна. Нэр тэгээд ч юм уу хүүхдийн баяр нэг тийм юу юм бэ? Нэг тийм гоё санагддаггүй юм шиг хийдээс юм л доо. 6 7 8 9 настай л исэн юм шиг. Хөөх юм. За, хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулъя. 7 цаг 20 минут тасан байна. Хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн өнөт мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За, интернет эмнэлэг жирэмсний хяналт, сургалт, төрөлт, төрсний дараах совилал, асаргааг цогцоор нь үзүүлж байгаа. За, манай охин интернет төрсөн. Би бол маш сэтгэл хангалуун байгаа. Интернет бол яг орчин бөгөө төрхийн цогц үйлчлэгээ үзүүлэхээр үнэхээр юу юм бэ лээ. Тухтай надад санагдсан. За тэгээд та хэрвээ жирэмсэн эсвэл төрөлтөд бэлтгэж байгаа бол анхаарлаа наашаа хандуулаарай. Амьдралын хамгийн онцгой, хамгийн нандин үе гэр бүлийн хамт мэдрэхүү. Тийм бол интернет эмнэлэгт хамтаарай гэсэн байна. Би одоо яг төрөхөөр болол юм хувийн эмнэлэг төрнө гэж боддог байхгүй яагаад гэхээр би эхний төрөлтөн дээрээ улсын эмнэлэгт төрөөд амар хэцүү байдалтай байсан. Одоо жишээлбэл зүгээр яг би нэг тийм жишээ яриа л да. Хүүхэд нь эндсэн ээжийг яг ингээд нөгөө хүүхэд нь байгаа ээжтэй хамт нэг өрөөнд оруулцдаг. Тэгэхээр нөгөө хамт байгаа ээжд амар хэцүү юм билээ. Тэгээ бас нэг амар хэцүү зүйл болж исэн. Хүүхдэд төрөнгүүт ингээд нөгөө улсын эмнэлэгт хаад ингэдэм билээ штэ. Гаднаас ингээд живх, памперс юу лээ нэг юм жижигхэн нэг юм мини бэлгэлт юм байл л дээ. Тэгээд тэр бэлгэлэх гэж байгаа хүн надаар орж ирчээд хүүхдийнх нь нэр нь хэн бэ гээл. Тэгээ би нөгөө миний хүүхд байхгүй штэ. Нэр мэрш үг амжаагүй инкубатортайгаа. Тэгэл дугаа зогсчихсон чи хүүхд чи айцсан ингээл. Тэгээ би яг юу гэж хэлхийг мэдээг байхгүй юу. Тэгээ яг нөгөө төрсний дараах ээжүүдэд иймэрхүү асуудал амар чухал гэдэг болохоор
Төрсний дараах юм асаргаа нь гоё бэлэн тэг амар сайн хүнийг арчилдаг, торддог, сэтгэл санаагаар нь амар сайн дэмждэг ийм эмнэлэгт төрөөрэй гэж би ээжүүдийгээ Уриалж байна. Уриалхан чааш энэ зүгээр ийм эмнэлэг төрөл зүгээр юм билээ гэж зөвлөж байна. За тэгэхээр эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзлэг онцлогоо басгийн жирэмсний хяналтын ээж бүрэн багц энэ дотор нь багтдаг. Жирэмслэлд, төрөлд, нэрэн ансаргаанд бэлтгэх сургалт бас ээжүүдэд өгдөг байна. Энэ ч чухал юм байл шүү. Яг ингээд төрхийн хүндрэл болоод байгаа хүмүүсийг ихэвчлэн харахаар нэг өмнө нь ингээд нэгдүгээр сэтгэл зүгөө бэлдээгөө, хоёрдугаарт яг ингээд зөв амьсгал зурах, зөв одоо ингээд дүүлэх мүлхий чинь сайн сурчих юм бол төрөгч аягүй амарх юм билээ шүү дээ. Гайгүй мөлий. 5 дугтаа орчинд мэргэжлийн багийн хяналтанд гэр бүлийн хамт төрөх үйлчилгээ, төрсний дараах сэтгэл зүй болон биеийн асаргаа зөвлөхөө, төрсний дараах их нэрийн сувиллын үйлчилгээг үзүүлнэ. За ер нь төрөх үе бол маш эмзэг үе шүү дээ. Сэтгэл зүй маш онцгой бөгөөд их эмзэг үе гэдэг. Энд орчин хүмүүсийн хин яаж харьцаж байгаа гэх мэтээс олон зүйл их ялангуяа эцэг ихт одоо их чухал гэдэг юм шиг санагддаг. За тэгээд энэ дээр бол интернетийн хамт олон бол үнэхээр надад нөгөө сэтгэл гаргадаг бүр жижигхэн деталь төр хүртэл ач холбогдол өгдөг нь бас их хөөрхөн санагдсан. Яасан бэ гэхээр ингээд хөрөнгөт охин байна уу хүүгээсээ хамаарат гаи явдаг юм лээ. Тэгэл охин байнгут их тийм гоё юм яг нэг юу гэх юм одоо эмэгтэй хүн илэрхийлэх уянгалаг гоё авангууд миний ингээд нүд зээлээ. Тэрэн дээр хүртэл их ач холбогдол өгдөг. Ийм төрхөд бол бас их тухтайдаг орчин шүү. За тэгэхээр төрсний дараах асаргаа яагаад чухал ингэ гэхээр нөгөө асаргаатай байснаар сэтгэл зүйн нэгдүгээр доктортой байдаг. За тэгээд энэс гадна нөгөө шинээр нөгөө ээж өөрийгөө ойлгож шинэ үүрэгтэй тасахт нь аягүй сайн тусалдаг гэж байгаа байхгүй. Одоо анх удаага ээж болж штэ, анх удаага хүүхдээ болж штэ тий. Тэгээд нэрэн асаргааг зөв зааж өгдөг. Одоо жишээлбэл хөхүүлэх зөв байрал нь яг юу юм? Яаж амлуулах ёстой ингэ тий. Энд чинь аягүй чухал штэ. Дараа нь ингээ буруу амлууснаас болоод хүүхэд нь гидсэн дүрээд идэг ч юм уу, эсвэл ээж нь хөхний толгойг хагардаг ч юм уу хэцүү тий. Энэ байдлыг бүх зүйлийг нь одоо төрсний дараах асаргааг интернет эмнэлэг хариуцаж хийдэг байна. За тэгэхээр хаалт дүүрэг интернет эмнэлгийн нэг давхарт байгаа холбоор хуцсны дугаар 77 техник 11 11 гэсэн дугаар 77 техник 11 11. За манай нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдийг бид хамт байнураа тэ интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За нэгэн л төрөх ярьсных гэхгүй юу. Өнөөдөр түүхэн төрсөн алдартай хүн хин гэхээр Эми Чуа гэдэг ийм зохиолч төрсөн юм байна. Эми Чуа. За энэ хүн яагаад алдартай гэхээр Бар ээж гэдэг номыг зохиосон. Аста олгосон шуугаар тарьсан. Хэрүүлийн алим биш үү? Зүгээр ингээ хэрүүлийн алим шийдсэн. За тэгээд энэ хүн бол 1962 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрсөн юм байна л да. Тэгээд хятад гаралтай өөр Америкийн нэгдсэн улсад төрсөн хүн юм байна. За би одоо уншижсэн мөртлөө энийг мартчихжээ. За ажил мэргэжлийн тухайд энэ хүн Yale их сургуулийн хуулийн профессор хүн. За тодруулах юм бол Yale-ийн хуулийн сургуульд анхны Аз гаралтай эмэгтэй профессоруудын нэг юм билээ. Энэ жил 63 нас хүрч байгаа юм байна. Йоо, үнэхээр чанга үеж ижил тэр дунд ингэ зогч гарч байгаа. Яг нь тий. Өөрөө ийм болохоор магадгүй хүүхдүүдээ ингэж өсгсөн ч байх бүр алалцаан дунд ингэ алдсааргаа сэтгэл зүгээ амар бэлтцсэн эмэгтэй байгаа байхгүй тий. За энэ хүн яагаад алдартай алдарсан шалтгаан юу юм гэхээр Бар ээжийн тулааны дуулал буюу за манай Монголд бол Бар ээж гэдэг нэрээр орчуулагдсан нэг улаан ном байгаа. Энэ номыг орчуулсан. За энэ номд хийсэн чинь манайд гэлтгүй ер нь бол олон улсын шуугиан дэгдээсэн бүр ингээд хэрүүлийн алин болсон. Тэгээд энэ номонд нөгөө хоёр охиныг хэрхэн өсгөж байгаа тухайгаа бичсэн. Тэгээл бүү юм. Тэгээ бүр тэр маш нарийн дэлгэрэнгүй тэгээд ичиж зохгүй. Одоо хүүхдээ ингэ зэмлэх одоо яах юм янз янзаар өсгөхдөө ингэ эдэг юм чин гэрийн нууц ч тийм. Ерөөс ямар ч ингэ хаалтгүйгээр энэ хүүхдэд тамалдаг, яргалдаг. Тэрийгэ баг ингэ гайхуулах байдлаар бахархан байдлаар ингэ тэрийгэ ном болгоод гаргацсан тий. Би бүр ингэж уншаал би нөгөө ээж болохтой бэлдээл амар олон ном уншаад байгаа шүү дээ хөөх юм яа гэм бол ийдэм бол гээл тэгэл энэ нөгөө хятад зохиолж байгааг уншиж байгаа Франц зохиолж байгааг уншиж байгаа янз бүрийн юм номнууд уншиж байгаа. Тэгээ ялгааг нь харсан чинь надад энэ Бар ээж бүр ёо заас арай дэндүү маа гэд би дундаас нь 2 3 удаа шидчихмээр санагдсан байхгүй. Гэхдээ уншиж бол яг дуусгасан. Нөгөө хүүхдүүд нь яг амжилтанд хүрэх нүггүй юу гэдгийг мэдмээр байгаа дээ шүү дээ. Тэгээд энэ номонд нөгөө хоёр охиноо яг яаж өсгөж яваад тухайгаа бичээд тэгээд ер нь бол хятадын тийм уламжлалт маш хатуу хүмүүжлийн аргаар хүмүүжүүлсэн гэж юм л да. За тодруулах юм бол энэ хүн бол октоуда үнэлгээнээс өөр үнэлгээ авахыг хүлээн зөвшөөрдөггүй.
ерөнхийдөө Азуудын бас нэг тийм барууныхан бүр ингээд Азууд угаасаа нэг мэдрэл муутай. Би авал ерөөсөө ингээд ертөнц төгссөн юм шиг болдог гэдэг. Гэхдээ яг надад ч гэсэндээ тийм байдаг байхгүй. Би одоо ингээд нөгөө 10 жил байхдаа манай орос хэлний багш амар сонин муухай багш байсан учраас орос хэлэндээ дургүй байсаар гоод би орос хэл дээр 89 би гарсан байхгүй юу. Тэгээ одоо миний амар тэнэг дүн байгаа. За яриад. Амар тэнэг дүн байгаа сте. Тэгээ ингээд би айцтайдаа ингээд харахаар айгуу сайхан явж исэн чи дунд нь орос хэл би ингээ гараад ирж байгаа байхгүй. Амар тэнэг. Яг хөө тэгэхээр Азчууд бол яалчгүй энэ ачаал бүлэгдэг. Тэгээд Нэмичоо гэдэг хүн бол хоёр охиноо хизээж би авахыг нь бүр зөвшөөрдөггүй. Ийм байж болохгүй гэж үздэг. Тэгээд телевиз үзүүлдэггүй. Тоглоулдаггүй. Найс нөхдөөгөө тоглоно тийм ойлголт бол ерөөсөй байхгүй. Тэгээ хөгжмийн хичээлд нь ингээд тогтмол сахлах баттай юм явуулах хэвээр. Чи хөгжмийн хичээлээ тасалж болохгүй. Ямар ч шалтгаантай байсан чи өвдсөн чи дургүй байсан чи үнэхэр хүсгүй байсан чи чамайг би чирээл авч явах болно гэдэг. Ингэж энэ номон дээр нь гардаг. За тэгээд зарим ээж болохоор түүнийг юм бэртгчин ээж гэж тодорхойлсон байдаг. Зарим хүмүүс. Яагаад гэхээр зөвхөн өөрийнхөө эгог тэжээхийн тулд хоёр охиноороо бүр ингэж туг тагчина. Тийм. За зарим нь болохоор амжилт гэдэг зүйл чинь юм хямдхан үнээр ирдэггүй штэ. Энэ хүмүүс үнэхээр чадчихна гэж энэ Эмичва гэдэг хүнээр бахархдаг. Тэгэхээр энэ хоёр ийм заган донд бүр ингээд яг хэрүүлийн алив шидчихэд энэ хоёр хүмүүс хоорондоо тололдоод байгаа байхгүй юу? Яалтчгүй ингээд бүр сэрт хийлгэм зарим ингээд үндэснүүд. Ер нь бол үндэстэн болгон өөр ингэс нэг тийм соёл байгаад байна шүү дээ. Үнэхээр ингээд хүүхдийг яаж үсгэх тал дээр тис өөр соёл байдаг. За хятад соёл бол үнэхээр ингээд одоо зарим энэ имиж хоогийн номыг уншаад үнэхээр гайхмаар бүр чигшмээр тийм соёлтой. Ер нь хүүхдийг бол зүгээр л ингээд дамлал гэж болдог. Тэгэд философи нь юм билээ. Би ингээд уншчихсан. Энэ чинь Wall Street Journal дээр одоо 2011 онд гарч ирсэн санаж байна. Тэгэл тухайн үед өстөө бөө энэ хилэлцүүлэг дэлхийд даяар болсон. Ер нь хүүхдийг яаж өсгөх ёстой юм гэдэг дээр бөөн хүмүүс хошуу нэмэлсэн санаж байна. За тэгээд ерөөсөө хүүхдийг нүдэл ах хэрэгтэй. Ямар нэг юм нүдэл ах хэрэгтэй. Нүдэд нүдсээрээ тэрэндээ сайн болно. Сайн болсон юмдаа л хүн дуртай байдаг юм аа. Дуртай юм хийлгэн гэж аахгүй. Дуртай болтол нь нүд гэж. Харин тий амар тий. Ер нь чаддаг юмдаа л хүн дуртай байдیں۔ Чаддаг юмнаас л аз жаргалыг мэдэрдэг гэдэг ийм философи юм билээ шүү дээ тий. За ер нь бол энэ номын ерөнхий агуулгыг нь одоо төвөрлөх юм л ингэж байгаа. Аливаа зүйлийг чаддаг болох хүртэл юу ч хөгжилтэй биш байдаг. Гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи чадахгүй бол тэндээс ямар ч юусоо тийм аз жаргал баяр баясгалыг мэдэрч чадахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ хятад эцэг эхчүүд ийм төгс дүн шаардна. За учир нь хүүхэд нь чадна гэдэгт нь итгэдэг гинэ. Харин барууны эцэг их бол багшиг буруутгадаг аа. Гэж энэ номон дээр гардаг ийм санаа. Буруу гэсэн бас санаа шүү дээ. Тэгээ ер нь бол хятад эцэг эхчүүд хүүхдтэй итгээд хүүхдийгээ шахдаг бол барууны эцэгчүүд хүүхдийг нэг тийм олигтой сайн шахаж өгөөгүй ээжиж энд багшийн буруу байна гэж дүгндэг гэсэн юм цаа санаа байгаа байхгүй. За барууны хүүхдүүд байнга л чи мундаг гэж магтуулдаг. Харин хятад эцэгчүүдийн амнаас энэ үг бараг л ундахгүй гэж байгаа. Тэгэхээр энэ дээр аргүй юу гэж боддог вэ? Хүүхдүүдээ магтдаг уу? За би одоо яг ингээд харьцуулахад айгүй хэцүү юм те. Би ингээд маш нарийн эцэгтэй нюанстай юм үед хүүхдүүдтэй бусад эцэг эхчүүд яаж ханддгийг би мэддэг байхгүй. Гэтэ би ингээд өөрийгөө харахаар ийм баруун илүү тийм өөрөөр нь одоо хөгжүүлэх бие даалгах гэдэг зарчим байдаг. Тэрийгээ илүү чухалчдаг юм шиг надад санагддаг. Энэ миний нөгөө төгссөн сургууль төртэй холбоотой юм шиг үлээ. Ер нь хүн өөрийнхөө дуртай юм аяг олчвол тэрэндээ бүр ингээд насан туршдаа үнэнч байж болт юм а гэдэг. Энэ барууны зарчим шүү дээ. Ер нь хүн дуртай юм олох хэрэгтэй гэдэг санаа тий. Бие даалгахт нь түлхдэг. Бие даалгахт нь түлхтгэл гэсэн санаа л да. Гэтэ дарамтлагдаг уу? Үгүй яг хөө тийм тодорхой хэмжээнд дарамт мэдрүүлэхтэй тэр тунтай л байх хэрэгтэй. Гэхдээ би бол өөрийгөө тийм амар дарамттай байдаг гэж бодохгүй байна. Тэгсэн чинь манай эхнэр бас тэгж л манай эхнэр чи илүү чангал та. Гэхдээ чи ер нь бас хүүг нэлийн цаагаараа дарамтлаад байсан. Цаагаараа дарамтлаад байсан. Мохоо аз баяа. Хонсон бар шиг гэдээсээ. Бар аав юм уу? Үгүй би ууг нь тэгэж яг өөрөөр нь. Тэгэд би энэ санаж байна. Тухайн үед Эмичвагийн ингээд нийтлэл гараад дэлхийд даяар ингээд сенсац болж байхад зөрүүлээд нэг Израиль ээжийн бичсэн нийтлэл надад бүр ингээд зүрхэнд хүрсэн байхгүй. Яасан бэхээр тэр Израиль ээжийн охин нь тодорхой юм төрөхтөө тийм асуудалтай төгссөн. Унших, бичих жоохон удаашралтай. Тэгэд ингээд өөрөө тэрнийхээ төлөө тэмцэж байгаа
миний охин өөрийнхөө хүчээр энд хүрсэн юм аа. Би ерөөсөө л хажууд нь хонь бизнес биш дарамтлаагүй ингэж хүүхд өсгөх ёстой юм а гэдэг нөгөө философи гараад ирж байгаа байхгүй. Энэ чинь нэг хоёр талын ингээд нэг юм зарчим философи яриад шүү дээ. Хүүхдийг яаж өсгөх ёстой юм бэ? Хүүхд өөрөө тулвал өөрөө нийт цаанд даваад гардаг юм а гэдэг тэр философи надаа итгэхийг хүсвэл надад тэр философи нь илүү ойрхон санагддаг. Болж игэл хүн өөрийнхөө ингээд нөгөө биелэлээ олох хэрэгтэй те өөрөө тэрнийх илүү зүтгэх хэрэгтэй бие даах хэрэгтэй тэгэд банууныхын энэ дээр Аазуудтай харьцуулшгүй би бүр яг шулуун хэлнэ. Үнэхээр бие даасан байдаг. Яг бүх юм өөрийн төлөө хийн гэж мэддэг. Аазууд бол нэг хайрцаг дотор бол тэрэндээ төгс гүйцэтгэлээ хийдэг бол яг хайрцагнаас гарангууд унцдаг. Тэгэхээр банууныхын ааж идсэн өөрөө ингээд юу хийх ёстойг мэдээд амьдраад бие даагаж явж байгаа юм. Амар сайн болсон байдаг. Хайрцагнаас гадуур сэтгэл яаж хийж байгаа л нөхцөл байдалд ингээд зогсож амьдрах. Тэр тал дээр хамаагүй илүү санагддаг. За энэ ном дээр байгаа бас нэг аягүй чухал сэдв болохоор ингэж байгаа. Сахилга бат бол хайрын нэг хэлбэр гэж байгаа байхгүй юу? Яа, юу гэсэн бэ? Хүүхдээ ингэ сахилга баттай байлгах нь би чамайг хайрлаж байгаа шүү гэдгийг нэг илэрхийлэл гээд байгаа байхгүй. Би бол энийг юусоо хайрлаж байгаа гэж бодохгүй байгаа байхгүй юу? Би юусоо энэ ном дээр юусоо ингэ нэг юм юу хатгүй үзэл бодол нийлдэггүй. За яг би нөгөө 2020 онд л уншижсэн юм билээ л дээ. Тэгээд одоо Монголд ийм бар ээжүүд гэдэг ийм групп байдаг. Тэр групп 7000 гишүүнтэй байлээ. Би өглөө орж харсан. Тэгэд энэ групп дээр одоо хүмүүсийн уншсан сэтгэл ямар байна гэдгийг хүргээл та би. За ингэж байгаа. Бас нэг агуулга нь хүүхдийн хүсэл сонирхол болоод ээжийн тэмүүлэл эмичвагийн бага охин луулуу бол одоо ингэ нөө юм тенсэр хичээлэх сонирхолтой өгнө л гэхдээ ээжийн түүнийг эсэргүүцээд олон цагаар юм нөгөө хөгжим татуусараад ээж охин хоёрын тэмцэл эндээс эхэлдэг байхгүй юу? Одоо юу охин өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр явах гэдэг нь ээж нь тэрийг нь хориглоод үгүй чи тест тоглохгүй чи алтартай хөгжимчин болно гэдэг байгаа байхгүй юу. Тэгтээ эцэстээ хүний сонирхол хүсэл гэдэг яг амжилтын үндэс муу юм байна гэдгийг охин батлаад алтартай тестч болдог. Тамирчин болдог. Тэгэхээр энэ дээр ээж охин хоёрын тэр тэмцлийг бас амар харуулдаг. Амар хурц хэлбэрээр гарч ирж штэ энэ чинь. Том охин нөгөө София Чуа гэдэг л да. Ээжийнхаа талаар ингэсэн билээ. Хүмүүс ээжиг маань харгас хэрцгийн нийгэм мэтэр үзээд дүү битэрийг амар өрөвддөг байсан. Гэвч манай гэр бүлд ямар ч хүчирхийлэл гэх зүйл байгаагүй. Аав ээж минь тавьж байсан шаардлага заримдаа хитрхи чанга чиглээ биднийг сайн хүн болж гайхалтай зүйлсийг хийж бүтээгээсэй гэсэндээ л тэгдэг штэ. Эцэстээ энэ бүхнийг дүү битэрийн төлөө л хийсэн гэсэн байгаа. Тэгэхээр нэгэнд энэ бүхний ард гарцны дараа хүүхдүүдийн бодол арай өөрчлөгддөг юм шиг зү. Үнэн бахад санал. Харин тэгээд яг энэ номтой холбоотойгоор бүр амар их юм сонирхолтой хилцүүлгүүд өрнөдөг юм билээ. Аргун одоо ингэж нөө жишээлбэл хүүхдийг ингэ шахдаг хэлээ штэ тий. Танай хүүхдүүд яг ямар реакц үзүүлдэг вэ? Реакц би одоо шахдаг хүн биш ээ. Яг ажилдаг хүн нээж байхгүй юу. Би бол яг их тийм философи утгаар гэх юм уу их тийм гүнзгий яриа өрнүүлдэг. Тэгээд ер нь хүн юуны төлөө амьдрах яана гэж бодож ин ч гэдэг юм уу. Бүр ингээ алсуур тэгж ярьдаг. Тэгээд мэдгүй манай том хүн болохоор ер нь хүлээгээд авчдаг ойлгодог гэх юм уу. Тийм философи төвчний яриа дуртай болохоор ингээд алсуураа ингээд зөв нуруутай хагаад байдаг. Гэтэ тэр чинь гүйцэтгэл бол тусдаа асуудал шүү дээ тийм. Тэгэхээр тэр би их чухал гэж бодоод ингээд нөгөө цаа цанагийн л ингээд ойлгуулах гэж ууг нь хичээгээд байдаг юм. Тэгэд шахахад бол айгүй дуртай л байдаг шүү дээ. Ерөөсөө манай хүү бол одоо та ангидаг тэгдэг гэж ерөөсөө гомдолдгүй. Эзэж гомдолж байгаагүй. Ер нь энэ одоо соёл манаас эцгийнхээс бас хамаатай юм билээ. Тэгээд гомдлох яах гэж хүмүүс юу гомдлох юм бэ? Гомдлч хамгийн тэнэг ажил үстэй. Яах гэж гомдлоод ингээд болохгүй, тэгээд болохгүй. Дандаа ингээд нэг шийдэл ярих гэх юм уу? Тэрлүү би жоохон шахаждаг юм шиг надад санагдаад байна. Одоо би болохоор энэ дэр нэг юм ярмаар байгаа байхгүй. Эцэгчүүд шахаж болно. Гэхдээ шахахтаа дэмжлэгтэй шахах хэрэгтэй байхгүй. Зарим хүмүүс болохоор ямар ч дэмжлэг байхгүй мөртлөнгөөс зүгээр ингээд шахаад байдаг. Одоо аргун жишээлбэл хүүхдүүдээ хэлэхдээ философи асуулыг ярьж ийн ингээд энэ чамд яагаад чухал юм гэдгийг хүүхдээс өөрөөс нь ингээд асуулт тавьж энд нь хариулт хийж шахаж штэ. Гэтэл зарим эцэгчүүд ерөөсөө тэгдэг байхгүй. Зүгээр л чи хичээлээ шахдаг ингэх хэрэгтэй гэдэг. Тий чи хичээлээ хий. Яг яаж хийх юм бэ? Чи ийм бол яг яаж тийм болох юм бэ? Аргыг хэлэхгүйгээр шахаад идэг. Энэ өөр надад амар хэрэг санагддаг байхгүй. Тийм бах. Тий. Тэгээд ер нь философи болохоор өөрөө хүлээн зөвшөөрчүүл. Тэрийг нөөдөө ойлгуулж шít. Энэ миний хийж байгаа ажил, дараагийн хийх ажил, чамаг шахах ажил бол яалтчгүй зөв юм а гэдэг хүлээн зөвшөөрөнгө за одоо чамаа. Одоо хийх. Ер нь хүнд ингээд нөгөө юм хүлээж авах гэдэг чинь хамгийн том процесс байт юм байна гэж би бодсон байхгүй. Надад одоо аргунаас жишээлбэл нэг асуудал ирлээ. Тэрийг нь би эхлээд хүлээж авч ийж дараа нь тэрнэр боловсруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл би ингээ хүлээж аваагүй мөртлөнгөөсөө боловсруулалт хийж ерөөсө чадахгүй байгаа байхгүй. Зарим эцэгчүүд хүүхдтэйгээ хандтаа яг л тийм байдаг. Ерөөсө нөгөө хүлээж авах суурийг нь бэлдэж өгөөгүй мөртлөнгөөсөө ингээ шууд
шууд л шахаад идэг. Чи алдартай тенс ч юм уу, чи алдартай хөгжимчин бол яг яаж тийм болох юм? Тийм болоод яг яах гэж байгаа гэдгийг хэлж өгөхгүй шүү дээ. Хүүхдүүд ч угаасаа нөгөө яг ингээд бид нар шиг ингээд нэг юм амьдраагүй нэг ийм учраас туршлага байхгүй учраас би яагаад заавал алдартай болох хэрэгтэй гэдгийг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг нь эхлээд хүүхдэд ойлгуулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Явцын дунд төөрч тийм магадaltaй байдаг тийм. За яг энэ одоо Эми Чогийн хэлээд байгаа ийм одоо эцэг эхийн арга барилын эсрэг гэх юм уу ер нь бас сонирхолтой сургалтын системүүд байдаг. Тэр нь Финляндийн систем. Финляндд ерөөс гэрийн даалгавар өгдөггүй гэж байгаа. За тэгээд ер нь шахдаггүй. Хүүхдийн тухайн онцлогийг эхлээд тодорхойлоод тэр онцлог болгон дээр нь одоо сургалтын төв хөтөлбөр тусдаа боловсруулж өгдөг. За ингээд анги байхад бид нар ч одоо нэг л системд оруулсан юм шиг бүгднийг нэг хайрцагт оруулсан юм шиг бүгднийг нэг системээр авч шít. Зарим нь хурдан сурна, зарим нь удаан сурна байтал Финляндийн боловсруулалтын систем хүүхд болгонд нь тухайн хүүхдэд зориулсан боловсруулалтын системийг багш нь ингээ хөтөлбөр боловсруулдаг. За чи энэ гэхэд арифметик алгебра ингээ бодож шүү. Энэ чамд илүү хурдан чи яваад л тэгэхээр ари хурдцтай боловсруулалтын систем юу хөтөлбөр гаргаад өгье гэд тэгээ явчихдаг. Тэгэд Финлянд хамгийн гол нь ерөөсө гэрийн даалгавар хийдгүү мөртлөө PISA-гийн одоо жагсаалт байдаг шүү дээ. Боловсруулалтын жагсаалтуудаар үргэлж тэргүүлж идэг. Амар гоё тий. Харин тий би болохоор одоо ингэ жишээлбэл хүүхдтэй болохоор хүүхдтэй би хамгийн түрүүнд ингэ он суур дүнгийн хонос яв гэхээсээ илүү эхлээд амар сайн юмыг ойлгодог байгаасаа, ажигладаг байгаасаа тэр чанарыг нь айгуу сайн төлөвшүүлнэ гэж боддог байхгүй юу? Тэгэхээр би бол энэ бар намтай бар ээжтэй бол ерөөсөө дүүцэхгүй байгаамаа. Ойсон ч гэсэндээ. Ер нь бар ээжэд бас нэр тийм хоёулаа нөгөө талд нь гарчлаа штэ тий. Ер нь бол ингэж ийм одоо саналтай байдаг хүмүүсүүд монголчууд жоохон өөр юм шиг байна тий. Би эргээ бодохоор ингэж яг хятад маягийн одоо ингэ шахдаг соёлоос арай өөр болж тараад байна да. Магадгүй тийм нэг нүүдэлчин юутай нүүдэлчинтэй холбоотой байж магадгүй шүү дээ. Одоо яагаад гэхээр энэ чинь нэг гэр бүлд одоо нүүдэлчин нэг юм айл нэг 2-оос 3 хүүхэд байла тий. Тэр нь ингээд амар олон хүүхдийн хүрээл дунд ордоггүй өөрийнхоороо ингээд өсдөг тий. Энтэй магадгүй холбоотой байж магадгүй. Бид нар чинь ер нь бол яг ингээд суурин байгаа л 30 жил болж шүү дээ тий. Тийм 30. За яг зарим нь 100 жил болчихлоо. Зарим нь 100 гэдэг. Гэхдээ яг орчин үеийн гэж ярих юм бол би бараг яг боловсролын системтэйгээ холбож ярих юм бол 30 жил гэж хэлэндээ. За тэгээд надад их сонирхолтой байна. Энэ одоо бар ээж буюу хүүхдийг шахах ёстой, хүүхдийг өөрөөр нь одоо хөгжүүлэх ёстой гэдэг энэ дээр санал асуулга явуулчихвал манай сонсогчд саналаа өгөх сонирхолтой санагдаж байна. Юма хэрэг комент хийсэн биз дээ. Өсгийн жаргалыг жаргал гэж бүү бодоо гэж манайхны үг байдаг да гэсэн байна. Манаа байнга хэлдэг байсан. Гэтэ би энэний цаан цанаа ерөөсө бүрэн гүцтэй ойлгох юм шиг. Би болохоор эсрэгээр нөгөө хүүхдэд яг ингэж хүүхэд насыг нь өгмөр гэдэг байхгүй. Одоо бид нар ингэж эргээд дурсахтаа яг хаанаас бий болдгийг бидний сэтгэл дотор уг үндсэнд юу байгаад байдгийг гэхэлэр бидний хүүхэд наслаагаад байдаг шүү дээ. Тэнд трама байдаг, тэнд даз жаргал байдаг, аз жаргал байдаг. Ерөөсөл хүүхэд байх энэ цаг мөчөөс эхлээл бидний том хүн байх суурь тавигддаг. Ерөөсөө ингэж хүүхэд байхдаа ямар вэ? Тэрнээсээ тис өөр том хүн болчихно гэж байхгүй шүү дээ. Яг ингэж үлдэгдэл нь байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр миний хүүхэд юм чинь би хүүхдээ амар гоо хайрлаад хүүхэд насыг амар гоо хүүхэд чигээр нь байлгамаар байдаг байхгүй юу? Тоглоод сураа тий хамгийн гол нь хүний итгэлийг амар гоо даадаг байгаасай. Тэгээд итгэлийг нь одоо хүнд итгэж чаддаг байгаасаа хүнийг уучлах чаддаг байгаасаа гэж амар их боддог байхгүй яг тэр тал руугаа л би хүүхдээ амар сайн юу янда хөгжүүлэндээ гэж боддгийг. Сүүлд энэ одоо нейросайенс гэж яриад байгаа тархины энэ тархи судлал нэлээд хөгжиж байгаа. Тархи судлалын би даанч эрдэмтний нэр нь мартчихлаа. Тэр хүний одоо хэлж байгаагаар бол эцэг эхчүүд хүүхдийнхээ хувь заяанд нь гүнзгий нөлөөлж чадна гэж итгэдэг. Бүх юмд нь орлох гэж оролддог. Энэ өөрийгөө хүүхдийн инженер гэж боддог гэж. Инженер буюу яаж ингэж хөгжихийн хүртэл ингэж төрснийхэн дараа нь ингэж инженерчилж чадна гэж боддог. Одоо инженерчлсээр хагаад баг өөртөндөө итгээд шүү дээ. Тийм өөртөндөө итгээд инженерчлсээр хагаад эмч болгож олно гэж өөртөө итгэдэг. Гэтэ наад чинь худлаа. Хүүхд бол төрхийн л өөрөө тийм өөрийн маш онцгой өгөгдөлтэй төрсэн байдаг. За хүн болгоны ингэж өгөгдөл өөр төрж шүү дээ. Допамины зохион байгуулалт. За хэр юу эстроген хялгарах, тестостерон хялгарах бүх зохион тохиргоотойгоо хүүхд өөрөө төрж байгаа. Тэр өөрийн гэсэн тийм онцлогтой төрж байгаа. Энийг та инженерчилж чадахгүй, өөрчилж чадахгүй. Та зүгээр малчин аль одоо малчин гэж өөрийгөө бодох хэрэгтэй. Аль бэлчээрт оруулах нь олж өгөх нь таны чухал. Гэхдээ та тэр хүнийг хизээж өөр ингэж онцгойлоод одоо юу гэдгийг мэрэгжлийн сонгож өгөөд ингэж нөлөөлж чадахгүй. Энэтэйгээ хувь тавилантайгаа төрсэн байдаг юм аа гэж. Энэ өөрчлөх ямар ч боломжгүй. Тэгэхээр ихэнх эцэг эхчүүд өөрийгөө бурхан мэтэр бодоод
инженер мэдэр бодоод хитрхи их хүүхдийнхээ асуудалд нь орох гээд тэрийг нь өөр бас асуудал болонгууд өөрийгөө бас буруудах гэдэг надаас л боллоо гэдэг. Энэ юу ч ямар ч утгагүй үйлдэлээ гэж тэр одоо сүүлийн нейросайенс тарих шинжилгээний тийм эрдэмт хэлсэн байлээ. Сонирхолтой юм тий. Тэгээд эцэгчүүд нэрээ ингэж боддог гэхээр надад ч гэсэн тэгэл яг үнэн шиг санагдаж байна л да. Тэгээ хүмүүсийн нөгөө нэг мэрэгчлээ сольдог шалтгаан ч гэсэн энэ үстэй тий. Ингээл нөгөө аав ээжийнхээ сонголтоор эсвэл тухайн үеийн нийгмийн сонголтоор эсвэл найз нөхдийнхөө өрөөл дунд ингээд за би ийм л мэрэгчлээ болох юм юугаач мэдгүй явж байгаа тийм мэрэгчээ сонгоцсон. Гэтэл ингээл яг нэг 20 25-аас 30 наснда хүн өөрийгөө амар сайн сонсдог болоод ойлгодог болоод би ийм чадах юм биш тэгээд мэрэгчлээ сольдог иймэрхүү шалтгаанууд бас зөнд байдаг штэ. За хамтран ажиллаж тэнцсэн. Манай нэвтрүүлэгтээ Юна BBQ хамтран ажиллаж байна. Тэгэхээр найзууд хамт олон гэр бүлээр мах шарж идэнгээ инээд ад жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээрэй. За энэ нөгөө Paradise салбар гэдэг яриад байгаа шүү дээ тийм манай гэрээ хажуу талд нэгтцэн гээд энийг хөл хөдөлгөөн маш ихтэй байгаа. Тийм үнэхээр ихтэй байгаа. Би зүгээр нөгөө хоолны дэглэмтэй байгаа учраас нөгөө шарсын мэдж болохгүй тэгээд орж амжихгүй байна. Гэтэ эрүүл болцсныхаа дараа идэнэ гэж бодож байгаа. Тэгээд зүгээр ингээд гадна талаар нь явахаар ингээд нөгөө хүмүүс орж гараад дотор нь ингээд амар гоё тухтаа суугаал инээлдэл орчин амар гоё юм бэлээ. Тэгээд тэрийг харахаар бас за хурдхан шиг л орох юмсэ гэж ядагддаг шүү дээ. Энэ нөгөө 5 сарын 15 нээлттэй хийнэ гэж ярьж байсан шүү дээ. Би чинь 2 удаа очсон. Хоёуланд нь хаалга мөрөгсөн. Нэлээ өндөр хүлээлттэй байгаа. 5 сарын 15-нд нэг очсон. Тэгээд 22-нд очсон чинь яг удахгүй нэгдэн гэсэн. Одоо нэгдсэн юм байна. Ашгүй одоо тэгэж 3 дахь ажиж сонирхож үзнэ. Ер нь мах шарна гэдэг Монголд л байдаг их тийм онцгой тансаглал юм шиг санагддаг. За энэ зөв орчны зөв одоо бүрдүүлээд өгвөл мах шарж идэнэ гэдэг чинь энэ зуны дэлгэр цагт ерөөсөө дэлхийд байхгүй тансаглал Монголд хийж болно. За тэр орчныг бүрдүүлсэн газар бол Юна BBQ. За тэгэхээр одоо манай залуус маань найз нөхөд хамт олноороо за хотын төвд амьдрах чөлөө цагаа хөгжилтэй дотны орчинд өнгөрүүлэх хүсэлтэй байгаа хүмүүс магадгүй сая хүүхдийн баяраа гэр бүлэрээ тэмдэглэж чадаагүй одоо нөхөд хэдүүлэнийг тэмдэглэе та гэж байгаа хүмүүс ч юм уу те сайхан тавтай тухтай суугаад мах шарахад болно. Тэгээ хүүхдийн баяртай холбоотой байгаа шалтгаан нь эднийх нөгөө хүүхдүүдэд зориулсан юм гоё тухтай юм өрөө мөрөөнүүдтэй тэгэхээр айгуу гоё юм билээ. Тэгээд надад би нөгөө дээр ингэсэн ярмагт явж байгаад ярмгийн юунад би очиж хоол идсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд галтгооны шилэн байлээ. Тэгээ захиалга нь айгүй хурдан гараад тэгээ галтгооны шилэн байгаа надад бүр үнэхээр таалагдсан. Яг хажуу талд нь суугаад тоогооч нар яаж хоолоо идэм бэ гэдгийг сонирхоод хүлээх тэр хугацаа хүртэл амар гоё бөөнхөн байгаа байхгүй. За тэгээ Юна BBQ шин салбар бол мах шарах, хөгжилдөх, хинээлдэх, ойр дотн уур амьсгал тухлан сууж суух орчинтой хоолны газар гэж хэлж болно. Хоол зоогдох төдийгөө сонирхолтой тоглоом тоглох, дурсамж бүтээх боломжтой юм. Цогц орчинтой юм. Орчин гол. За найзууд хамт олонны уулзалтын шин чиг хандлах энд эхэлнэ. Мах шарж идэцгэн гэдэг өрөөтэй. За Paradise центрийн нэг давхар тоглог дотоод засал шинжлэх үйлчлэгийг таныг өгтөн шүү. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Юна BBQ найзууд хамт олон гэр бүлээрээ мах шарж идэнгээ инээд аз жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээрэй гэсэн уриатаар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За бат сайхан энэ дээр хүүхдээ яаж юунд дуртай сонирхолтой гэдгийг мэдэх бас хэцүү байдаг. Тэр талаар гоё мэдээлэл байвал хуваалцаарай гэсэн байна. Тэгсэн чинь ингэсэн байна. Аав ээжүүд хүүхдээ сайн ажиглаад байх юм бол өөрийнхөө чадварыг харуулд юм билээ гэсэн байгаа байхгүй. Би бол ерөөсөө л хүүхдээ юунд дуртай гэдгийг мэдхийн тулд амар сайн ажигл. Тэгээ ингээд юм болгоныг оролдуул гэж хэлмээр санагдаад байдаг байхгүй. Их төвчээр хэрэгтэй юм шиг зүгээр надад санагдаж байна. Би одоо өөрийнхөө хүүхдүүдийн одоо юунд дуртайг нь олж мэдсэн мэдгүй. Гэхдээ одоо эхнээсээ юу гарч эхэлж байна, цохилдон гарч ирж байна. Манай одоо хүү бол жишээ нь их хөгжимд их дуртай юм аа. Тэгээ хөгжимчин болно л гэх юм. За миний хүүгэлээ. Би өөрөө ингээл яана гэж боддог. Би хүүгээ бодохдоо илүү тийм өндөр хүлээлттэй байгаад байгаа хгүй юу? Илүү өөр чиглэлээр шинжлэх ухааны тийм чадвартай. Тийм өгөгдлөг нь байх шиг байгаа юм надаа ингээ хараад. Тэгсэн мөртлөө хөгжимчин болно гэл өдөржин гитаранууд ч ингээл айгу төвчөрж байгаа цаа юу. Гэтэ хөгжимчин болсон ч гэсэндээ үнэхээр бас гоё штэ. Сайн мэдгүй маа тийм. Хүлэмжшэрх хэцүү байна. Харин тэ одоо ингээд өөрийгөө бурхан гэж бодцоо.
Би юу яд нь штэ нөгөө манай дүүгийн охин байгаа штэ би ч нөгөө миний охин гэдэг дуудаад байдаг. Одоо 5-наас хүрч जैन. Тэгээд цэцэрлэгтээ одоо ингээд нөгөө айгүй олон юм сураад тоондоо айгүй сайн байхгүй юу? Одоо ингээд цэцэрлэгээс наваа зүгээр крашаар ингээд дамжаад гэрлүүгээ ингээд орох явж хаад краш ингээд зогссон байгаа машинуудын тоог нь хараад шууд ингээд хилээд уншдаг. Тэгээд тоо нэмж бас хасахтаа бас айгүй сайн айгүй хурдан цээжилсэн үсгээ згсэн цээжилсэн. Тэгээд тэрийг нь би яаж хөгжүүлэе гэж босон тэр сая 6 сарын нэгэнд би бэлэг өгөхдөө дотор нөгөө нэг юм цифруудыг ингээд ижлээр нийлүүлдэг юм тоглоом ч юм уу түрүү жил болохоор бас ингээд нэг тийм оюуханы тоглоом ч юм уу тий янз бүрийн өөр төрлийн тоглоом авч өгөөд тэгээ тэрийг хэр сонирхож ийн гэдгээс нь бас болоод ах шиг байгаа. Бэхтрүүл коллеж ингэсэн байна. Би залуудаа бараа ижиг байх гэж үзсэн ч сүүлдээ тэр бодол өөрчлөгдсөн дөө. Өөрийг нь бий даалгаж, өөрийн чадвар хүсэл сонирхлоор нь чиглүүлэх нь зөв гэж шийдсэн гэсэн байна. За ер нь ихэнх түгээмэл байдаг үзэгдэл юм шиг санагдаж байна. Том хүүхэд дээр л айгүй их тийм ачаал өгчдөг, хүлээлттэй байдаг. Тэгэл энэ том хүүхдийн синдром гэж яддаг шиг. Одоо ингээ эцэг эхийн мурал болно шүү дээ, тий. Анхны хүүхдүүдийн эцэг их бол илт харагдана. За эн чин тийсэн гэл би чинь дунд хүүгийн эцэг эхийн уралдаар суухтаа ингээл хөөргий. Мохой чи. Гэхдээ яалтчгүй л том хүүхдүүд дээр хүмүүс их ачаал бүгд өгöd сүүлдээ хоёр дахь хүүхдүүдээр ч юм уу дараагийн хүүхдүүдээр илүү нөгөө цааныг нь ойлгочдөг юм шиг зүгээр надад санагдаж байгаа юм. Сайн мэдэхгүй байна. Тэгээд өөрөөр нь хөгжүүлэх хэрэгтэй байна гэж боддог. За номын сувд номууш. За тэгээд аав ээжүүд яг ингэдэг шүү. Намайг санхүүч болгох гэд дайраад байсан эмийнхээ санд зурсуур байгаад ангаахт орсон. За тэгээд санхүүд орсон бол дундаас нь хайцсан байх байсан байхаа гэсэн байна. Сонирхолтой. За би ч гэсэн манай аав чи одоо би багын бас программын сонирхолтой байсан. Программист болно л гэж бодож исэн чинь 3 хоногийн өмнө одоо яг конкурслохоос өмнө чи эдийн засгт орно гэсэн. Тэгэл би хизээч юм болохгүй гэж бараг бодож байсан өөрөө хөгжимчин гэсэн чинь л долгой. Хизээ маа энэ асуудал үнэхээр. За яг үгүй бид нар тэгээд нэг амар угаасаа оролцож чадахгүйгээс хойш өөрсөнд нь даатгаал. Миний хувьд ингээд хэлээлэр. Алдартай одоо манай монголчууд сайн хөгжимчүүд дээ шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө зохиолч Аяар цааны хүү үнэхээр мундаг хөгжимч юм баггүй. Одоо олон улсад ингээд өөрийгөө гайхуулаад тоглолт игээд лавлаг газруудад ингээд тоглоо явж штэ. Сайн гой том тайзан дээр тэгээд тийм хүмүүдийг харахаар надаа браво. Аав ээжүүд хүүхдүүдийн нэгдүгээр тэнгийн хүлээн шүүрнэ, хоёрдугаарт дэмжин гэдэг ямар гоё чухал юм бэ гэж бодсон шүү. За Бэхтрүүл коллеж дахиад том хүүдэрээ туршилт хийгээд буруудсан ш гэсэн яг нөгөө том хүүхдийн синдром. Бид нар амар гомдолтой явдаг шүү. Том хүүхдүүд туршилтын дуулаа мөн. Тэгээ та нар дараач байгаа гээл амар эрхлүүлээд бидний өрс таадгүй шүү. Шахаал гэдэг тий. Тий шахаал гэдэг. Тэгээ тэр нөгөө дэг журам баримталж байгаагаа хайр гэж яриад байдаг гэдэг. Нилээ хатуу үзчихдэг тий. За дараагийн мэдээлэл товчхон нэг мэдээлэл хүргэе гэж бодлоо. Лүү Гериг гэдэг хүн 1941 оны энэ өдөр нас орж исэн байна. За Лүү Гериг гэдэг хүн бол дэлхийн хамгийн шилдэг бейсболч тийм бүх цагийн шилдэгүүдийн нэг гэж тооцдог энэ залуу. За Герман эцэгээс гаралтай Лүү Гериг Америкт хурж ирээд Нью-Йорк хотод ирээд за 4 хүүхэдтэй эдний гэр бүл 4 хүүхдээсийн ганцаарх 8 төлсөн. За хэцүү амьдрал үтсэн гэж хэлж болно цагаачд. За түүний ээж Кристина маш тийм хар ажил гэх юм уу гэрийн үйлчлэгч хоол унд хийж ийм ажил хийж мөнгө олдог байсан. Гэхдээ маш их хөдөлмөрлж одоо ингэж үзүүлдэг гэсэн учраас яг ээжээсээ хөдөлмөр дэг журам гэдгийг авцсан гэж хэлж болно. Лүү Гериг маш онцгой рекорд эзэмшигч. Тэр 1925-аас 1939 онд хүртэл 2137 тоглоомд тасралтгүй оролцсон. За нэг удаа ингээ өвдөж болно, нэг хүнтэй хүн ханиаж болно, ядарч болно, янз янзын асуудал үүсч болно. Ийм хугацаанд 14 жилийн турш бүх тоглолтод тасралтгүй оролцсон. Ийм бүр агуу тийм дэг журамтай гэх юм уу? Дэг журамтай ийм амжилтаараа онцгой амжилт эзэмшдэг. Бүх цагийн шилдэг гэж тооцдог. 493 хоум ран зогч ирсэн. 1995 тоглолтод инхүү ялт байгуулж ирсэн. 7 удаагийн бүх одын тоглолт гээд энэ Лүү Гериг яагаад 1941 оны нас барсан өдөр онцгой вэ гэхээр ALS гэдэг өвчин байдаг.
За энийг бол монголчууд булчин хадан гიშирчих хажуугийн хатуурал гэж өгч мэддэг. Одоо ч нөгөө Стивен Хокингийн Яг зөв. Бид нар бол Стивен Хокингоор энэ одоо ALS гэдэг өвчнийг мэддэг боловч Стивен Хокингд энэ асуудал тохиолдох хүртэл энэ өвчнийг Лоу Гейригийн өвчин гэж нэрлэжсэн байна. Яагаад гэхээр Лоу Гейриг бол дэлхийн хамгийн энэ өвчтөй хамгийн алдартай хүн тэр хүртэл 1967 он хүртэл байсан байна л да. Лоу Гейриг тэгэд ийм өөрийнх нь амьдралд хэлсэн амьдралын эцэст хэлсэн юм үг нь олон хүмүүсийн зүрх сэтгэлд үлдсэн байт юм. Өөрөө бол гинт ингээл маш дэг журамтай спортоо хичээлж хагаад гинт юм өвчнөр өвдөд маш богино хугацаанд нас орсон. Тэгээд түүнээс сүүлд нэг ярилцлага авахд би бол энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж өөрийгөө хэлсэн мэт. Ийм өвчнөд ингээд тохиолдсондоо нэг тийм гундгүй харамсдаггүй. За тэгээд ингээд эн чинь ингээд баг багаар ингээд тархинаас нуруу хооронд суцсны эсүүд нь ингээд өвчл хэлдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр өөрийн ирэхгүй өдөрдох бие өдөрдох бүх чадамж ингээд алдаад тэгээд нас ордог. За тэгээд 1941 онд 37 наснда нас орж Лоу Гейригийн өвчин гэдэг нэрээр олонд энэ ALS гэдэг өвчнийг таниулж ирсэн юм байна. За. За энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна гэсэн үрэтэйгээр интернет хамтран ажилласан. За мөн Юна Бибико найзууд хамт олон гэр бүлээрээ махшаарч идэнгээ инээд аз жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээрээ гэсэн үрэтэйгээр хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээгээ үйл аван сонсоод 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээр ирээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа Цэцэг.